오늘따라 산호. Сэнэмэнд өдөр сайн аа. Өглөөний цагаан уужин. Одоо энэ нэрлэгээ хургаж өгнө. Өнөөдөр миний амралтын өдөр аа. Тэгээд өнөөдөр зүгээр л ингийн өдөр тутмын влог хийнэ. За тэгээд өнөөдрийн влогтой байгаарай. За энэгээ хүрээд өгсөн. Одоо явж хоёр нүнэхээ сунгуулсан. Нэг үнэмлэх байх та. Тэгээ тэрийг одоо ачиж авах гад. Яг энэлийн цэцэрлэгээ хажууд өгдөө. Тэгээд виз дуусахаар дахиж яг визнийхээ хугацаагаар дахиж сонголттой болохоор явж сарын дараа сонгуулва. Гэсэн my number card сонголцсон. Одоо гэртээ харна. За гэртээ ирсэн. Өнөөдөр гэртээ сагаа амарнаа. 7 хоногийн нэг өдөр ч би чинь ажлын 5 өдрийн нэг өдөр ус амардаг болохоор тэгээ өнөөдөр явж нэлээгээ өгчөөд ирнэ өнөмлөх авчаад тэгээ гэртээ ирсэн. Тэгээ өнөөдөр сайхан ном уншиж гэртээ байна. Би одоогор бол энэ Муракамигийн энэ 1Q84 номыг уншиж байгаа. Тэгээ эхний батад дуусгаад одоо 2 дахь төвтөр рүү орсон. Энийг сонирхолтой ном байлаа. Ir уншаагүй бол уншиж үзээрэй. Манай Нямкаду одоо санал болгоод та Японд байгаа бол энэ Муракамигийн зохиолоос уншаад үзэж гисэн чи манай гэртээ энэ зохиол байгаад тэгээд уншаад үзсэн чинь үнэхээр сонирхолтой ном байлээ. Манай гэрт байгаа л байсан хгүй. Тэгээ ном өстө ном уншигдах өдрөө ирэхээр уншигдэн гэчээр тэгээд хэдэн жил манад исэн нэг ярьсных би бас өөрийнхөө уншсан номнуудаас зүгээр халт ярьдам үү. Нэг ном уншаагүй зүгээр л яг манай гэрт байгаа номнуудаас түрүү жилээс эхлээ би ерөнхийдөө айгүй итгэвтэй ном уншиж гисэн. Манай найз надад ном бэлгэлээ би өөрөө Монгол захтаж гисэн. Янз янзын ном дэлгүүрүүдээс номын дэлгүүрүүдээс аваад тэгээд би энэний өмнө ч болохоор юу уншиж дуусглаа. Энийг уншиж дуусгасан шүү дээ. Кофе өргөөс өмнө гээд энэ Япон зохиолч юм. Одоо сүүлүүд хүмүүс амиг уншаад байгаа шүү дээ. Энийг киноноос эдэн билээ. Тэгээ энийг киног нас үзсэн. За энэ зохиолын хувьд бол надад тэгвэл хөнгөн хөөрхөн зохиол байлээ. Яг нэг удаа уншсан байхад зүгээр л санагдсан. Хөөрхөн тэгэл ингээл хурдан явцдаг. За тэгээ тэрний өмнө бол миний одоо энийг уншсан юм байна. Ханганы цагаан холтон гэдэг ном. Энэ бол өстой айгүй өрөвдөлтөй ном байсан. Нөгөө түрүүж Нобелийн шагнал авсан да. Айгүй өрөвдөлтөй ном байсан. Ягаад ч надад амар өр өвтгсөн. Би баруун унш дуусаа бараж жоохон уйлсан. Уйл гудамжаар ингээ халахж байгаа. Тэгээ би энэ номнуудаа ерөнхийдөө надад метронд явж хатан уншдаг ахгүй юу. Тэгэл уншаал ангуучаас тэг газ ингээл хүрх газар хүрчдэг.
Тэгэл уншсаар тэгэл энерги авах гад хүлээж захтааш уншчихдаг болохоор тэгэл энерги авахгүй явж хата унш дуусгаал жоох нүдэндээ нулимстай халгаал. За тэгээд дараа нь болохоор тэрний одоо энэ цагаан холтны өмнө болохоор би энэ 100 жилийн ганцаардлыг уншсан. За энэ ном маань бол баг хэдэн сарч уншигдав да. 4 баг 3 хагас махс юм ааши. Айгу удаан уншсан би энийг. Юу яагаад Монгол дундуур нь яваад Монголдоо очиж уншина гэж авч авснаа худлаа уншихгүй ном маань бороонд нороод ёстой амьдрал утсан. Ёстой л зохиолшгүй хөрхөөстэй амьдрал утсан ном болсон. Гэхдээ энэ бол бас үнэхээр ялцч унших хэрэгтэй номны нэг байлаа. Тэгээ кинон түрүү жил Netflix дээр гарсан сериал нь тэгээд энэ зохиолыг унсан бол бас номын биш ээ. Юу гэн киног нь үзээрэй. Айгу сонирхолтой. Яг ингээ одоо миний яг төсөөлсөн байснаар ерөнхийдөө айгу тийм бууж өгсөн юм шиг надад санагдсан. Яг л нэг амар зөрөөчгүй айгу сайн хийсэн юм шиг надад санагдсан. Тэгээ энэ одоо 2 дугаар парт гэж дахиж гарна. Одоо нэг 8 ангиттай сериал гарсан байгаа даа. Энэ ч бас айгу толгой иргэм зохиолоо. За тэгээ тэрний өмнө болохоор би чинь юу уншлаа. За тийм Сидхарта юу юм уу гэд ингээд уншсан. Сидхартаг уншсан. За тэгээ алхимч бас байгаа. Алхимч Сидхарта хоёр бол надад ер нь айгу тийм төстэй. За төстөөхөөс илүү нэг тийм замнал. Одоо яг энэ зохиол дээр гарч байгаа гол дүр болон Сидхарта хоёрын яг тэр замнал нь айгу адилхан юм шиг санагдаад байгаа. Энэ алхимч бас айгу тийм хурдан уншигддаг ном байлээ. Энэ айгу бүрхэн ном. Энийг бас уншиж үзээрэй хэлмээрэн. За тэгээ энэ хоёр болох манай цэсэнэ төгсөн амраг олон 8 дурсаад уулзъя гээд Габриэл Марксийн бас яг бүрхэн зохиолсон. Энэ амраг бас энэний бас юу юм бэлээ? Кино нэт юм бэлээ. Энийг киног нь бас үзсэн. Айгу хөрхөн үлээ. За тэгээ өөр их юм бол гидс киномыг уншсан юм байна. Гидс бол яг гэрт угаасаа байвал зүгээр ном санагдсан. За тэгээ одоо энийг уншиж дахиад манай гэрт нэг Муракамигийн нэг ном байгаа байхгүй юу? Энэ болохоор Мушина Биз Шиншина гэд одоо энэ нэг зохиол байгаа. Энд чинь нөгөө бүр кино хийгдээд киноны Оскар авч ирсэн тийм юу штэ. Зохиол юм билээ штэ. Тэгээ нэг манай ээж нэг дээр үед Оросоос авч ирсэн. Тэгээ яаж яваад ч юм гэдэггүй би нэг Монгол явахтаа л аваад ирсэн. Тэгээ Орос зохиол Оросоор бичигдсэн. 10 жилээсээ хойш Орос ном уншаагүй байжгаад одоо энийг дуусгаар уншина. Тэгээ одоо ихэндээ жоох аргаглахтаа Япон биш Орос хэлээ бараг л мартцсан хүн ч одоо Орос зохиол уншина гэдэг чинь бас гэхдээ яг уншаад эхэлчихэр гайг баха. Тийм номыг дараа нь унших төлөвлөж байгаа. Тэгээ Япон номын дэлгүүрт бол янз янзын гой номнууд байдаг. Ер нь бол Японд ийм хэвлэмэл ном болон сэтгүүл гэх зэрэг юмнууд айгүй гоё. Янз янзаар хүүхдийн ном ялангуяа айгүй хөөрхөн зураг нь айгүй гоё. Тэгээд тэгтээ юу байдаг вэ? Англи зохиолууд ерөөсөй байдгүй. Яг нь орчуулагдсан, Японоор орчуулагдсан байдаг. Тэгээ англи хэл дээр бол байдгүй байхгүй юу? Яг тусдаа нэг юм тусдаа дэлгүүрүүдээр яг англи хэл дээрх ном зардаг дэлгүүрүүдээр л явж тийм ном авахгүй бол яг зүгээр яг ийм энгийн локал одоо номын дэлгүүр ороод хайхаар одоо би л хайгаад ерөөсөө олоогүй. Эсвэл би дутуу хайсан уу яасан. Ер нь бол ерөөсөө олоогүй. Тэгээ би нэтээс хайгаад үтсэн чинь нэг хитэн 3-4-ний дэлгүүр агаад илээ. Яг тусдаа зардаг. Тэгээ тийм дэлгүүрээс очиж ингэж англи ном аавна гэж бодож байгаа. Тэр үед бас юм бичлэг хийх юм уу гэж санаа төрсөн. За тэгээ манай гэрт яг өөр номнууд байгаа. Янз янзын номнууд байна. Санкара байна. Турмохгүй бичсэн. За тэгээ манай ээж өгсөн Ханзны хатан хааны хилэнц гэдэг айгу лаг нэртэй. Нэг ном авчирч өгсөн. Таны номын тухай тийм л энэ да. Тэгээд өөр энэ жил 25 онд гой олон зохиол уншсан. Гой жил байх болно гэдэгт би итгэж байна. Тэгээ та ядаас гой унших ном зохиол байвал надад гой зөвлөөрэй. Эл би айл болох чадхаараа л болол уншаалгаа. Гэтэ сонгохгүй байна уу? Гараал уншиж ин дөө. Нэг иймэрхүү номнууд байна да. Одоо сайхан ном уншиж өнөөдрийг чилэрч өнгөрөнө.
Нэлээд авах цаг болжээ. Ном уншаад, унтаад, өөртөө нэг амарсан шиг амарлаа да. Одоо нэлээгээ очиж аваад тэгээд ирээд энд одоогоор дулаах гал. Гэтэ нэг амар хүйтэн салангайг болчихсон ч юм бас. Дулаахан байгаад байна. Outfit check. Jeans. За өнөөдөр цэцэрлэг дээр гоё яснаа. Юу ийцэн? За 5 өдрийн үйл ажиллагаа. Ажил цэцэрлэг дуусаж гэртээ харж байна. Дэлгүүр орж байгалийн цаас салютыг аваад яаж зүгээр ялах вэ? Энэ чанараас юм бариул шүү дээ. Тэгээд одоо гэлөг харж байна. Энэ 7 хоног. Ер нь ингээд нэг сар ингээд дуусчлаа шүү дээ. Айгу удаан юм шиг, хурдан юм шиг. Болоод өнгөрсөн юм шиг бай. Одоо өнгөрлөө. Everything we know is from the radio. Everything we dream is never what they seem. Цаасаа юу тассан? Яа, та харъя. Тэнцэн харъя. Вау, Ариэл. Ариэл. Тэнцэн гоцстой ингээд. 이게 왜 음색? 와. 되게 갔다 오라. Ano, ina ba? Bakus na. 나 지금 인천 거 인딩에 다시 갔다. 핫도. 우와. 맛있다. Ano na, 아우모리나. Энэ гоё нөө. Энийг ямар хөтлөлт өмсөн гинэ? Хөтлийг харъя да. Энэ өмсөмөр. Гоё хагацээ. Гоё харагдсан. Ani mo sita. Бичгот юм.
За. За энэт одоо надад хувц сонгож өгч байна. Би энэтлийн сонгож өгсөн хувцыг өмсөх. За чи надад хувц сонгоор ээж нь юу өмсөх вэ? Энийг одоо сонгосон хувцыг өмсөх үзнэ. Энийг үү? За. За энийг өмсөх юм. За тэгээ өөр өмд юу өмсөх вэ? Энийг ийм пижак. Эний дотор юу өмсөх вэ? Дотор юу? Майк өмсөх үү? За ямар майк өмсөх вэ? Бас доогор энэ өмд өмсөх үү? Юу бүх өмсөх үү? Энэ өмдөг өмсөх үү? За. За ийм өмс сонголоо. За одоо энэний дотор өмсөх цамц юм уу майк гэсэн. Тэрийг сонгоё. Ийм майк өмсөх юм уу? За. Энэ яг мөн үү те? За энэний сонгож өгсөн хувц. Ийм хувц байна. За энийг сонгож өгсөн хувцаагаа дөмсөж үзье. Бичлэг хийж бодоагүй микрофон руу гараад ирсэн болохоор жоохон дуун суулж магадгүй байх. За шийдвэр. За энэ авсан хувцас өмсөж. За хувцас суулж үзнэ. Ингээлийн сонгож өгсөн хувцсыг өмсөн. Энэ чанадад юу сонгож өгсөн бэ гэвэл за ийм хар май. Энэ гурта тасаарай. За тэгээд ийм джинс өмд white jeans. Тэгээд дээгүүр ийм одоо coat jacket өмсөж. Хэмээн. Ini wow. Goyah memang. Dan tahu itu ini. Siapa? Ini cip. Snow. За. Энийг сонгочихсон. Хувц юм байна. Одоо зүгээр ичэндээ морч зүгээр энэ юм харсан чинь. Ийм вид юм уу гээд. Өмд яг гоё. Өмд гоё. Тэгээсэн баг юм. Энэ дотор май. Энэ жакет. Яхаа. Яагаад байцгүй. Сэмэнэ. Яна. Би сэнэ.